Өвгийн Халиун гэдэг Сэлмэг дижитал сургуулийн 5 ангийн сурагч. Би энэ жил анх удаага оролцож байгаа Science Fair. Тэгээд би өнөөдөр ямар сэдвээр оролцсон бэ гэхээр бүтээлч тоглоомууд гэх сэдвээр оролцсон. За хамгийн түрүүнд би слайм хийж үзүүлье. За слайм маань бол тарган цавуу, одоо хөөс цавуу, тэгээд соод, тэгээд бөмбөлгөг одоо чимэглэлүүд, тэгээд ус орсон байгаа. За эхлээд тарган цавуугаа хийгээд дараа нь усаа бага зэргээр хийгээд тэгээд соодноосоо бага зэргийн ингээд чимэх соод ингээд хийгээд дараа нь сайтар хутгаад тэгээд бэхжүүлэгчээ хийнгүүт гоё амар зөөлхөн fluffy буюу хөвсгөр болоод ирнэ. За хоёрт нь болохоор clay буюу барилмын шавард маань бол гурил, давс тэгээд ус тос орсон байгаа. За эхлээд гурлаа хэмжиж хийгээд дараа нь одоо чицгарын шүүс, сүнсний бодог гэдэг төрлийн өнгө бодогнууд хийж олно. За тэгээд бодогнуудаа хийгээд сайн холино. Давстайгаа цамцуураад тэг хамгийн сүүлд зурсны дараа нөгөө гурилчин бас ялцанхаа болохоор гар нь наалцдаг. Тийм болохоор би тос хийсэн. Тос хийснийхаа дараа маш дахиад бас сайтар хутгаад одоо яг хүссэн юм хийж олно. Одоо жишээ нь одоо энэ snail буюу эмгэн хүмүүс шиг ингээ амар хатуу болчихно. Тэгэд 21 хоногийн турш ингээд юугаа барих чадaltaй. За энэ бол динозавр ингээд иймэрхүү юм зөөлхөн байж байгаа. Одоо дээрээс хатаад ийм хатуу гоё бэхжиж байгаамаа. За тэгээд хамгийн сүүлийнх нь бол цас. Одоо 100 өвөл хаан чамаагүй тоглох боломжтой. Маш их хэмжээгээр хийсэн ч болно. Энд бол соод, давс, ус тэгээд гарын шингэн саван орсон байгаа. Эхлээд соодоо хэмжиж хийгээд дараа нь усаа бага зэргээр хийгээд савангааны халбах хийгээд давсаа 2 халбах хийнгүүт нэг гоё одоо баримгууд гоё чиглэг, хүйтэн, сайхан мэдрэмж төрүүлэх гоё цас болж байгаа. За энэ бол миний слайм. Ингээд би бөмбөлөгтэй хамт хийсэн. Энэ бол хөөс орсон. Тэгээд ийм зөөлхөн маш гоё яага. За цасыг бол их хэмжээгээр хийсэн ч бол тэгээд барилмын шаварыг бол одоо цасаа хэрхэн гоё хадгалаад хэвээр нь үлдээх вэ гэвэл сайхан битүү одоо ялхуур уутанд юм уу ийм барилмын шаврын том хэмжээтэй уутанд ингээ хадгалахад одоо чийг алдахгүй хэрвээ ингээд уутанд хийхгүй бол шууд ингээд хатуу төлөвт орно. За яагаад гэвэл нөгөө ус энэ савн нь одоо нөгөө хуурашаад одоо нунтаг болчихно. Тийм учраас гоё ийм хятхан бэлгийн тийгээд тоглосон ч болно. Тэг гялгаар уутанд хийж олно. Тэгээд ийм зөөлхөн слайм тийм бөмбөлөгтэй. За нөгөөх нь бас тунгалаг слайм хийж олно. Тунгалаг слайм дээр бол хөөс хэрэггүй. Хөөсийн хооронд гоё саа, хүнсний бодог ер нь ямар ч өнгө ээж олно. Хүнсний бодоггүй айлуудад бол ямар ч хамаагүй жимээс ногоогоо шахаад хийчих олно. Тэгээд ингээд бүтээч тоглоом яагаад хийсэн бэ гэхээр одоо хүүхдүүд энийг амаарэн, тэрийг амаарэн гэдэг одоо янз зүйл ингээд хүсдэг. Яг тэр үед бол зарим нь химийнээр одоо эко биш одоо өөр зүйл жоохон бодмэд загуулсан байж болно. Тийм учраас би ингээд гоё гэр аргаар айлуудад болгон байдаг соод, гарын тоос эдрээр гоё хийгээд ингээд барилмын шавар, цас ингээд слайм хийж байгаа. Энэ бол хүүхдэд ээлтэй. Бас дээрс нь одоо нүүр амандаа л хүрэхгүй бол бусдаар бол харшил өгөхгүй. Ийм гоё зөөлхөн. За яагаад би энийг хийсэн бэ гэхээр одоо 2022 онд коронавирус болоод ингээд цар тахлын үед болоод хөл хорионд орсон. Энэ үед бол би гадуур гараад гоё дэлгүүр ороод тэр үед барилмын шавар тоглох дуртайсан. Тийм болохоор би барилмын шавар авч чадахгүй байсан. Тийм учраас би барилмын шавар одоо ингээ юунтэй хамаагүй болоод ингээд одоо гурилтай холвол ийм болно. Тэгээд энэ давстай холвол ийм бэхжнэ гэд судлаад энийг хийсэн байгаа. За хамгийн сүүлд нь бол энэ бол бяцхан тоглоомнууд маш гоё хөөрхөн бяцхан ийм хүүхдүүд ээлтэй. Тэгээд тийм учраас би энийг хийсэн байгаа. Надад анхаарал хандуулсанд баярлалаа.